Гүрэн байгуулагдсны 2235 жилийн их Монгол улсын 820 жил үндэсний өргөжлөд тусгаардагдсан Дон цэргийн мандуусны 115 жил, ардын өвсгөлийн 105 жил, ардчилсан өвсгөлийн 36 жилийн үндэсний хоёр цэнгэл наадмын 8 даваа хэлж Монгол улсын гавья тамирчин, Монгол улсын дархан ураг намсраажуйн Батсуур, Монгол улсын Арслан баяр сайхны орхон баяр нар зүүн барууныг мандайлсаар 8 чалгарсан хүчтнүүд төвцөнгөлд хүрээлэнгийн ногоон дэвжэнэ төрийн 9 гүлт цагаан сүлдийн өмнө дэвэ шаваахан гүйцэтгэж эхэллээ. За ингээд Монгол төрийн их баяр цэнгэл наадмын гардийн даваа 8 даваа эхэллээ. За бас л одоо олон жүзэгчдийг онцойлгосон, олон ч наадамчдыг баярлуулсан ийм л одоо дөрвөн барилтаа өрнөндөө. За одоо аймгийн ачин золноос нэвтгэнгүйгээ сайхан улсын өндөр дээд солонд өртсөн байгаа залуу начин санд үйжвийг улсын Арслан баяр сайхны орхон баяр амлсан үрж эхэллээ. За улсын Арслан орхон баяр аймгийн начин санд үйжв хоёрын хувьд анх удаага таарч барилдаж байгаа юм байна. Улсын Арслан орхон баяр бүхэн барилдааны 8 даваан чинээр Монгол улсын заан цолны болцлыг хангаад байгаа. Захын аймгийн Баян хайрхан сумын харьяад бүх аймгийн эчин Батбаярын Сундөөж авыг амлан барилдаж байгаа. Монгол улсын гавья тамирчин улсын дархан аварга Батсуур бүхэн барилдааны 8 даваанд Увс аймгийн Ховд сумын харьяад Алдар спортын хороо зэвсэг түвшний 189 дугаар ангийн бүх улсын өсгөдөр начин инг саруулын амлан барилдаж байгаа. За хоёулаа нэг аймгийн нэг сумын бүгчүүд. За ер нь бол одоо аймгийн цолноос шууд улсын заан цолыг хүртсэн бүгчүүд бас тийм ч олон биш. За хамгийн сүүлийн тохиолдол одоо 2022 оны ардын өвсгөлийн 101 жилийн үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит өхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяад Монгол улсын гавья тамирчин, Монгол улсын зам өгдрийн лав гэрэл цэргийн хурц арслан золтой задагдоо тэрийн их баяр наадамдаа шууд 7 давж Монгол улсын заан цолыг хүртэж байсан. За Говьлт аймгийн Эрдэнэ сумын харьяад элчин спортын орооны их Монгол улсын зам Баттулгын Соронзон болзон одоо бас тэрийн их баяр наадамдаа Арслан золноос аймгийн хурц арслан золноос шууд одоо Монгол улсын заан цолыг хүртэж байсан. За өрөөлд сүүлээ тахимдчлаа. За мөн ч гарын үзүүрээр давлаа. За даваа өндөрөх тусам барилдаан болоод бас нэгтэрдэг давраг да. За ингээд Увс аймгийн Ховд сумын харьяад шүүхийн шийдвэргүйцлүүлэх хэрэнхий газрын Сүл спортын ороо Химон Construction Group Увс нургалын бүх Монгол улсын гавья тамирчин, Монгол улсын дархан аварга намсраажуйн Батсуур улсын өсгийдэр начин инг саруулаар 8 давж төрийн их баяр цэнгэлийн хаан их шүүгийн дөрөв шалгарлаа. За аргагүй нэг ясны аврагт энэ цаг үеийн Монгол өхийн ноён өргөл манлай өгөх гэдгээл төрийн наадмын дэвжэнэ төмөн олондоо харуулсаар байна да. Суугдсан барьцан дээрээс тахимдсан. За мөнч таацтай орсон байна да дахимда. За ингээд Увс аймгийн Ховд сумын харьяад Алдар спортын ороо Алсын жим компани Алтарган Construction нэвэх Монгол улсын өсгийдэр начин лавх сүрэнгийн инг саруул Монгол улсын заан цолыг хүртлээ. За улсын Арслан орхон баяр аймгийн эчин Сундөөж хоёрын барилдаан барьсан төрөөгүй яваа.
За Орхонбаяр Арслан бол 1998 онд төрсөн аймгийн эчин Сумдуйж яв 2004 онд төрсөн. За хоорондоо бол 6 насны зөрүүтэй бөхчүүд байна. Хүчит үхэн барилдааны 8-ын даваан тунан барилдаж байгаа Монгол улсын гавьяа тамирчин улсын зан 5 гэрэлээ шинээр Монгол улсын заан цолны болцлыг хангаад байгаа аймгийн Хурц Бадрангүй Арслан Алтан цоож хоёрын барилдаан тодорхой барьцанд хүрээгүй яваа. За хоорондоо бол 6 удаа таарч барилдсан байна. 4 удаад нь улсын зан 5 гэрэл, 2 удаад нь аймгийн Хурц Бадрангүй Арслан Алтан цоож давсан гэсэн үзүүлэлттэй харагдаж байна. За 8-ын давааны тунсан 2 үхэн барилдаан тулгуухан тогтуу өнгөрдөж байна. За Орхонбаяр Арслан аймгийн эчин Сундуужоо 90 барилдаан мөн л тулгуухан өрсөн. За Орхонбаяр Арслан сугдаа сүййлээ. Араар нь мордож гიშгэлээ мэхэн даалгалаа. Сэлэнг аймгийн цагаан нуур сумын Ариад Батлан хамгаалах яамны алдрын спортын өрөө Апу өвцөд компани, Атар Трэд компани, 5 хам бүхийн дивжээний үг Монгол улсын Арслан баяр сайхны Орхонбаяр шинээр Монгол улсын зан цолны уулзлыг үйлдүүлсэн Завхан аймгийн Баян хайрхан сумын Ариад Завхан даян бүхийн дивжээний үг аймгийн очин Сундуйжвар 8 давж Монгол төрийн их баяр наадмын хаан их шүвгийн дөрөв шалгарлаа. За отхон дэнгэр хайрхан Завхан нутгаас инхүү бас нэгэн сайхан заан цолтон төрлөөдөө за ерөөсөө сугцсан барьцан дээрээс ганцхан хөнтөрж сүйляал тэр жигтэн зүтгээд дайрцсан. Төвгүүхэн давлаа да. За одоогийн байдлаар их шүгэн дөрөвт Монгол улсын гавьяа тамирчин Дархан Авраг Батцөөр улсын Арслан Орхонбаяр нарын бөхчүүд шалгаран үлдсэн. За Баян хайрхан нутгаас ирнэс улсын цолтнууд заанууд гэдээ бас одоо бас хэрэг байд юм бол за Завхан аймгийн Баян хайрхан сумаас бол ардын хувьсгалын жилүүдэд Монгол улсын Арслан Сосрын Шагдар 1966 оны улсын начин Товуугийн Намсан начин 2015 оны улсын начин Гамболдын Баасан дөрж нарын зэрэг улсын алдар цолтой бөхчүүд төрсөн. За өнөө жилийн улсын баяр наадмаар Завхан аймгийн Баян хайрхан сумаас Монгол улсын заан цолтой бүх төрөн гарлаа. Хүчит үхэн барилдааны 8-ын даваан тунан барилдаж байгаа Монгол улсын гавьяа тамирчин улсын зан 5 гэрэл аймгийн Хурц Бадрангүй Арслан Алтан цоож хоёрын барилдаан барьцан төрөөгүй яваа. Улсын Арслан Батмагна бүхэн барилдааны 8-ын даваанд 3 бөхөөс Монгол улсын зам Баяр хүүгийн бат үлзийг амлан барилдаж байгаа. За өнгөрсөн жилийн улсын баяр наадмын 7-гийн даваанд барилдсан бол өнөө жилийн улсын баяр наадмын 8-ын даваанд хүч үзэн барилдаж байна. за өнгөрсөн жилийн барилдаан бол их хурдан шийдэгдсэн шүү дээ. Батмагна начин ер нь очиж сугдаж барьж аваалгаар ачаад эргүүлсэн. Их амархан давсан. За Бат үлзий зааны хувьд бол өөрөө ч тооцоол хийсэн байх. Авиа тамирчин Дархан Авраг Агван Сандангийн Сүхбат аврагч бас ирэн зааны барилдаан Батмагнатай хийх барилдааны бас хэлж өгöd гаргасан байх. За тэгээд Монголын төмөн болон бүхэн дээдэлдэг бүхэн үздэг хүмүүс ширнэ барагцаа бол ер нь байдгаа л гэдэг нь бол харагдаж байна. За Алтан цоожийг бол нэг улсын цолны бод цолоор алхах юм бол ер нь цаашаа начингаар тогтохгүй л дээшээ барилднаа гэж ярьж хэлцгээж байсан. За тэр амны бэлэг ирүүлөөр өнөөдөр Алтан цоож ярсан төрийн их баяр наадамдаа 7 даваа шүгэрсэн заан цолны уулзалт биелүүлчихэд гардийн даваанд идэрхэн заантай тунан барилдаж байна. За Алтан цоож Арслангийн мэхний хариулт мэхэнд үлдэц бас өмнөх давааны барилдаан дээр бол бас наадамчин олон бол харсан да.
За яг л одоо би авируулаад хавирыг гаргаад яг тэр авирсан бүлийн итэн дээр бүр залгаа дахимдаа оруулж байсан. За улсын Арсланбаат магнай бүхэн барилдааны 8-ын даваанд Монгол улсын зам Батүлзээ, улсын зам Лав гэрэл, аймгийн Хурц Бадрангүй Арслан Алтан цоож 3-аас улсын зам Батүлзээг амлан барилдаж байгаа. За Баян Хонгор аймаг бол 1949 оны улсын баяр наадамд Баян Хонгор аймгийн Богд сумын Хрият Багмын аюулш арслан төрүүлж байсан болоо 76 жилийн дараа Инх Төвшингийн Бат магнай Монгол төрийн баяр наадмын төрөө бөхөр тодорсон байгаа. Өнөө жилийн улсын баяр наадмын хүчит бүхэн барилдаанд одоогийн байдлаар шүвгийн 8-д үлдсэн улсын зам Батүлзээг амлан барилдаж байгаа. За усгээ золгоод авсан да. За энэ золгоо, энэ шилжилт. За энэ барьц авалцаж тавилцсан агшин дээр нь Батмагны Арслангаас хөлбөрөд ирэндэ. За Ховд аймгийн Зэрэг сумын Хриад улсын зам Баяр хүүгийн Батүлзээ 2016 оны улсын баяр наадмаар 6 давж улсын харцаг солоо 2022 онд ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмаар 7 давж Монгол улсын заан цолыг хүртсэн бөхөө Монгол бүхэн өргөөн зохион байгуулагддаг улсын алдар цолтой бүгчүүдийн барилдаанд за 30 гаруй удаа төрүүлсэн байгаа. За гарын уурглаа цавчаад өрөөд авсан байна Батмагны Арслан. За барьц задралаа. 90 Батүлзээ зааны үед бол бас ингэж барьцтай барилдсан бас түнд сашигтай хөлбөр байж болох юм. За өнгөрсөн жил бол Батмагны Арслан болов за тэгээд яг л одоо нэг цол аваад эхэлсэн. Яг л сайхан одоо зай өгөхгүй дайрж давчиж өрөлдөж байсан. Өнөө жил бол бас арай тогтуухан барилдаа үргэлжилж байна. За 8-ын даваанд хонон барилдаж байгаа Монгол улсын зам Лав гэрэл аймгийн Хурц Бадрангүй Арслан Алтан цоож хоёрын барилдаа тодорхой барьцын түрээгүй яваа. За завхан нутаг бол улс одоо олон Монгол улсын гардууд төрөн гарсан нутаг, Монгол улсын гард Сэдэн намбын Цэрэм бунцаг гард, Монгол улсын гард Махгалын Баяр Жавхлан гард, Монгол улсын гард Батнасангийн Гончиг дам гард, Монгол улсын гард Ширвазрын Жаргал сайхан гард гэдэг одоо дөрвөн гар золтон завхан нутгаас төрөн гарсан байдаг бол за хангинтийн нутгаас бол одоо бас Монгол улсын гард золтон одоогоор төрөөгүй байна. За Баян Хонгороос ч юм бол одоо Монгол улсын гард Фунцгийн сүгэ тагсан Ховд аймгаас мөн одоо бас Монгол улсын гард золтон төрөн гарааг байгаа юм байна. Хүчит бүхэн барилдааны 8-ын даваанд хонон барилдаж байгаа Монгол улсын гавьяа тамирчин улсын зам Лав гэрэл аймгийн Хурц Бадрангүй Арслан Алтан цоож хоёрын барилдаа барьц тавилдсан. За Баян Хонгор аймгийн бүгчүүд бол 1949 2025 оны улсын баяр наадамд 2 төрөө авсан. Ховд аймгийн бүгчүүд ардын хувьсгалын жилүүдэд 1940 2022 онд за Ховд аймгийн Буян цумаас авар гарслангууд төрөн гарсан байдаг.
За тэгээд энэ цагийн бас Монгол өхийн амжилт бол аймаг сумдын дивжээдийн эв нэгдэл бүгчүүдийн бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлгээд энэ бүгдээс бол яарахгүй салшгүй холбоотой байгаа. За Ховд аймгийн Ховд өхийн дивжээ Монгол улсын зан Чогсмын Батцэрэг зан дэргүүнээр ажиллаж, Монгол улсын авьяасгалжуулагч Монгол улсын зан Цэдвийн Мегмар сүрэн зан дасгалжуулагчаар ажиллан, за Улаанбаатар хотны одоо бэлтгэл сургуулилт хийх шин танхим, за бүхий зүйлийг одоо бас шийдэж өгсөн Ховд дивжээний бүгчүүдийн хувьд бол одоо баяр наадмын бэлтгэл, өвөл хаврын заал танхимын бэлтгэл, хүчний бэлтгэл гээд бүгдийг бол хийх орчин нөхцөл бол бүрэн дүр хангагдсан ийм дивжээ. За Хангинтэн аймгийн Хангинтэн авраг өхийн дивжээний дэргүүнээр бас нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагч асан Хишгээгийн Нямбаатар томилогдож, за тэр цагаас хойш бол бас Хангинтэн авраг дивжээний бүгчүүд 90 жил бүрийн төрийн их баяр наадмаар цолтонтой шин цолтонгууд үлгээгдсэн ийм сайхан наадамд оролцоож байна. За Монгол улсын арцаг ганц зөгтийн бадрах харцаг цолыг хүртсэн. За өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмаар улсын начин шарав дуржийн отхон дүгсийн үед Монгол улсын начин цолон дүрсэн. За өнөө жил бол одоо ингээд шинэхэн заан цолтон ядаагаар ямар ч байсан дүрсэн барилдаж байна. За Баян Хонгор аймгийн Тэргүүн богд өхийн дивжээ. За өнгөрсөн жил бол одоо Баян Хонгор аймгийн Хонгор нутаг дивжээ. За Баян Хонгор аймгийн 2 их богд өхийн дивжээгээд 2 бүхийн дивжээ нэгдэж Тэргүүн богд өхийн дивжээ болж хамтдаа бүгчүүд нь бэлтгэл сургуультандаа гарч Монгол улсын арцаг нацаг сүргэнгийн золбоогийн удирдлагад бас бэлтгэл сургуульд Чулуунбат начин гээд бэлтгэл сургуультыг нь удирдах эхэлсэн. За ингээд одоо бас эв нэгдэл амжилтын бас нэг үндэс байдаг наа гэдэг нь харагдаж Тэрэн баяр наадмын дөрөв өнгөрсөн жил Тэргүүн богд өхийн дивжээний бүгчүүд эвлэж нэгдсэн эхний жилдээ хүртсэн бас сайхан амжилтыг үзүүлсэн. За мөн Завхан аймгийн Завхан бүхийн дивжээ, Завхан аймгийн Даян бүхийн дивжээ өнгөрсөн 2025 онд мөн одоо нэгдэж бүгчүүд нь хамтдаа бэлтгэл сургуультандаа гарч эхэлсэн. За үүнийч бас эв нэгдлийг илэрхийлэл болж Отгон тэнгэр архины хүчтнүүдээс өнөө жилийн гал морин жилийн сар шинийн барилдааны төр өвөг тодорсон. За ингээд өнөөдөр Тэрийн наадмын өндөр даваа 8 даваа гардийн даваанд Тэргүүн богд дивжээ, Завхан аймгийн Завхан Даян бүхийн дивжээ, Хангинтэн авраг өхийн дивжээ, Ховд өхийн дивжээний төлөөлөлд болсон хүчтнүүд яг одоо талбайд урилцгааж байна. За хоёр өхийн барилдаан хав залгоод эхэлж байгаа юм байна. За ер нь бол Батүлзий заан бол хүлээж барилдах байх. Батмагна зааны өвдөл ер нь төрүүлж хөдөлгөж мэг хийж барилдааны санаачлагыг авч эхлэнэ. За чухам одоо энэ өнгөрсөн одоо намар өвөл хаврын барилдаануудад 2-3 удаа унсан барилдаан дээр Батүлзий заан болоо Сүхбатавар багш нь одоо ямар зөвлөгөө бэлдэж хөлбөр гарч ирсэн юм бол доо гэдгэнд одоо энэ 8 даваа Тэрийн наадмын зөвлөгөө ногоон дивжэн дээр харагдан да. За Булган нутгаас шинэ харцаг, шинэ начингуу төрсөн Булган дивжээний дасгалжуулагч Баасан Дор заан тэр цаана их л баяртай гүйж яваа харагдан да. За тунсан хоёр өхийн барилдаа мөн баруун талаараа залгаад хав залгаад урилцаад авлаа. За Монгол улсын гавьяа Тэмэрчин улсын зан 5 гэрлийн хэвд бол цэргийн хурц арслан цолноос улсын баяр наадамд шууд олоод авч Монгол улсын заан цолыг хүртэж байсан бөхөө. За улсын баяр наадамд бол шууд аймгийн цолноос шууд олоод авч улсын заан цол хүртсэн тохиолдлууд бас цөөнгүй байдаг. За улсын баяр наадамд бол аймгийн цолноос 9-5 төрүүлж Монгол улсын арслан цолыг хүртсэн тохиолдол Монгол улсын авраг бүрэн төгс байгаа. Улсын арслан Батмагна улсын зам Батүлзий хоёрын барилдаанд зүүн талаараа золгоод шууд игний дам барьцтай барилдаа эхэллээ. За хоорондоо бол 9 насны зөрөөтэй юм бүгчүүд.
За Батүлзээ зааны хэвд бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын гавьяа тамирчин улсын дархан аварга Агуан самдангийн Сүхбат аваргын удирдлагын дор бэлтгэл сургуультаа базаасан. Улсын Арсланбаат магнаа Алдар спортын хороо MCS группийн тэргуун бог төхөн дивизионы нэр дээрээс барилдаж байгаа бөхөө 2001 он төрсөн өнөө жил 25 настай идэрхэн арслангуудын нэг. За Батүлзээ зааны хувьд бол 1992 он төрсөн Монгол улсын хөдөлмөрийн баатар дархан аварга Бат Эрдэнэ Баян мөнх аваргын үүсгэн байгуулсан Шонхорвын тамирын дээд сургуулийг төгссөн гарсан бөхчүүдийн нэг. За Арслан Заан хоёрын барилдаан баруун талаараа зулгаад шууд игний дам барьцтай барилдаа эхэлсэн. Монгол улсын гавьяа тамирчин улсын зан тавг гэрэл аймгийн Хурц Бадарангуй Арслан Алтан цооч хоёрын барилдаан баруун талаараа зулгаад шууд игний барьцнаас барь тавилцлаа. За одоо хоёр бүхэн барилдаан зүүн талаараа зулгаад шууд игний дам барьцтай барилдаа эхэлнэ. Улсын Арсланбаат магнаа улсын зам Батүлзээ хоёрын барилдаан зүүн талаараа зулгаад шууд игний барьцтай барилдаа эхэлсэн. За хоорондоо бол 10 удаа таарч барилдсан 6 удаад нь Батмагнаа Арслан 4 удаад нь улсын зам Батүлзээд авсан гэсэн үзүүлэлт харагдаж байна. За Тунсан зан Арслан хоёрын барилдаан зүүн зулгаа шуудганы дам барьцнаас барилдаан үргэлжиллээ. За 90 нь бас л хавг гэрэл зан эхэлж Алтан цоож Арсланд хариул бэлдэж байгаа бах та. За цэсгүй сугтаад явсан дахин талаа мэхэн даатгалаа. Завхан аймгийн Яруу сумын Мариат Хэлин дэгээр 108 дугаар тусгай салбар Хилчин спортын өрөө Gem International компани Завхан дайм бүхэн дивизионы Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын зам өгдрийн тавг гэрэл аймгийн Хурц Бадарангуй Арслан Даваасрангийн Алтан цоожоор 7 давж 8 давж Монгол улсын гард цолны болцлыг биелүүллээ. За гавьяатаас заанаас Монгол түмэн олонч гардаар тогтохооргүй л амжилт хүсч хүлээж харж байгаа да. За мэдээсгээ төрийн наадмын өндөр даваа бас нэг барилдааны бичлэг харж ээж л ахмаа өгөх бах. За цээжүүд их гой сөгсөн шуудганы барьцсан дээрээс шуудагдсан гараа 50 гутлан шууд цээж сөхөд сугдаа сөхөд явцсан. За тэндээс дагуулаа мушгсан мушгаан дээр нь тахимдаад орц аргагүй нэг их спортын тамирчны тулцсан мэдрэмжил байна л да. Тэгээд яг доошоо шувтраад ороод ирэхтэн дагаал тахимдаад орчиж байна. За инхүү Завхан аймгийн Яруу сумын Мариат Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын зам өгдрийн тавг гэрэл Монгол төрийн их хоёр наадмын хаан их шүүгийн дөрв шалгараад төрийн 9 гүлтэй цагаан дугаан тойрж явна. За хан хинтийн утгаас нэг дүүрэн сайхан заан цолтон ийгөө мэндэллээд Монголын ард түмэн сүүлийн жилүүдэд бол хинтийн Алтан цоож Арслан хизээ улсын наадамд нэг цол хүрдэг болоо л гэж харж байсан. Ингээд ардын өмсгөлийн 105 жилийн өмнө дэсний их хоёр наадмаараа Монгол улсын начин харцаг цолуудыг алгасаад Монгол улсын заан цолны уулзлыг биелүүллээ. За Батүлзээ заан хөндлөсүүлээ шуудганы орцоо тавьчлаа. Батмагнаа Арслан яг мэдрээд байна. Ганцхан дойрж иргээ шуудгийн жигээ талчиж байна. За завхнуудыг завхан дайм бүхийн дэвжээ бол за ямар тааш нэг зан нэг гарь цолтон одоогоор төрлөө. За цаашаа бол ер нь төрийн наадмын төрүүгэл ер нь харж хүлээж байгаа. Да завхан нутгийн зон олны хувьд
За Монгол улсын авьяасгал жуулагч Бүдиозрын Адиаг уначин улсын зан тав гэрлийн одоо бас бэлтгэл сургалтыг тохируулдаг. За чөлөө төвхийн үндэсний шигшээ овог. За бүхэн чөлөө төрөлдөөныхаа бэлтгэл сургалтыг үндэсний шигшээ овогдоор бас тохируулдаг. Монгол улсын авьяасгал жуулагч Бямбжин Баттул багшийн хувьд бас олон жил бүхэн чөлөө төрөлдөөных нь бэлтгэл сургалтыг тохируулсан. За дахиад харъя. Яг шуудагдсан барьцаа 50-т нь сугдаа цээж сөхөөд мордоод явсан. Тэн дээрээс алтан цоош дагуулад мушигсан. За энэ мушгаан дээр яг гар доошлох тэр агшин даалдагаал тахимдаад орчиж байна. За Батүлзий за нэг цээжийн сөхсөндөө. За гараа суглаад мушиглаа. За мушгаад урьцаадарсан. За ер нь бяраар бол Батүлзий заан ил үрхэн. За Батүлзий зааны саяны за сугдаад яг мушигсан юм байна. За Батмагнай заан зүүн шуудгээ бол тавьчихж байгаа юм байна. За улсын арслан инг төвшингийн Батмагны арслангийн мэрэлдаан Батүлзий за 2 мэрэлдаан шуудганы давхар өрцнөөс үргэлжилж байгаа. За Монгол улсын харцаг Баярхүүгийн Монгол улсын зам Баярхүүгийн Батүлзий зааны хувьд бол одоо анхлан бүхийн эрдэмт Монгол улсын гавь тусгал тамирчин Монгол улсын авраг унаачийн эрхэм баяр аваргыг дагаж бэлтгэл сургуультай хийж бүхийн тогоонд одоо бас хөл тавьсан баг. За тэгээд нэг хэсэг бол бас Ховлтой аймгийн Хантайшир бүхийн дивжэн дээр баяр наадмын бэлтгэл сургуулиуд базааж ер нь Монгол улсын харьцаг цол хүртлээр бас Хантайшир бүхийн дивжэн дээр бас хэдэн жил явсан. За ингээд ховд бүхийн дивжээрээ бэлтгэл сургуультай хий. За сүүлийн 1-2 жилийн хугацаанд дээр нь Монгол улсын гавь тамирчин дархан авраг Агуун Замдангийн Сүхбат аваргын удирдлагад орос баяр наадмын бэлтгэл сургуультай тохируулж байна. За зүүн зулгаа шуудганы давхар өрцнөөс өрөхийн барилдаа үргэлжиллээ. За баруун зулгаа шуудганы давхар өрцнөөс барилдан үргэлжилсэн. За өнөө жилийн ер нь одоос төрийн наадмын төрөө үзөөр их шүүг өндөр даваануудад ярьж харж нэрлэж байсан хоёр хүчит нь 8 даваанд хоорондоо барилдаж байгаа.
За Батмагны Арслангийн алга бас сууларсан бол удаан арьс. За ингээд одоо энэ шуудагнаас за мэдээж уяачин байгаа. Эндээс бас барьцаа унна. За энэ барьцыг халж тавиулна гэдэг энд бол одоо тэгэл гарийн алганы арьснууд бол ер нь тэгэл хуу татагтаад явдаг. За Ховд аймгийн Зэрэг сумаас бол одоо Загчин Дөмний нутаг Ховд аймгийн Зэрэг сумаас Монгол Тэргийн их хоёр наадамд анхлан шүгүрч Монгол улсын золыг хүртсэн, Монгол улсын харцаг золыг хүртсэн Бат Үлзий. За ингээд цолоо ахиулж Монгол улсын заан золонд хүрсэн бол өнөө жил бас Загчин Дөмний нутаг Ховд аймгийн Зэрэг сумаас Монгол улсын шин начин золтон төрлөө. Ховд аймгийн Зэрэг сумын ариад жаргал сайхны Жавхлан Тэргийн их хоёр наадамдаа 5 давн шүгүрч Монгол улсын начин золонд хүрч Ховд аймгийн Зэрэг сумаас инхүү 2 дахь улсын золтон мэндэллээ. За одоогийн байдлаар их шүвгийн дөрөвт Монгол улсын дархан авраг цолтой бүх нэг, Монгол улсын арслан цолтой бүх нэг, Монгол улсын заан цолтой бүх нэг шалгарсан байгаа. Талбайд өрөлдөж байгаа Монгол улсын арслан Батмагны улсын зам Бат Үлзий нарыг хэн давсан нь их шүвгийн дөрөв шалгарч үлдэнэ. За арслан заан хоёрын барилдаан одоо зүүн талаараа золгоод шуудагны барьснаас барилдаа эхэлнэ. Баянгэр аймгийн Жинс сумын хриад Монгол улсын арслан инх төвшингийн Батмагны улсын зам Бат Үлзий хоёрын барилдаан зүүн талаараа золгоод шуудагны давхар барьцтай барилдаа эхэллээ. За өнгөрсөн жилийн улсын баяр наадмын 7-гийн даваанд барилдаж байсан бол өнөө жилийн баяр наадмын 8-ийн даваанд хүчүүзэн барилдаж байгаа. За Бат Үлзий зам бол шуудагны давхар барьцтай болсон. Хоёр өхөн барилдаан барьц садарлаа. За улсын арслан Батмагны 2022 онд ардын хувьсгалын 101 жилийн өн баяр наадмаар аймгийн заан цолтой барилдаж 5 давж 5-ын даваан тунан барилдаж Монгол улсын начин цол. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар 512 бүхөөс урамтай сайхан барилдан 9 даван төрүүлж Монгол улсын арслан цолыг хүртээд байгаа бөхөө. Хүчит өхөн барилдааны 8-ын даваанд Ховд аймгийн Зэрэг сумын хрият бүх Монгол улсын зам баяр хүүгийн Бат Үлзийг амлан барилдаж байгаа. За хоёр өхөн барилдаан баруун талаараа золгоод шуудагны дам барьцтай барилдаа эхэллээ. За Бат Үлзий зааны зүүн гар шуудагны барьцтай, баруун гар илэг усны барьцтай болсон байна.
За өнгөрсөн жилийн улсын баяр наадмын 7-гийн даваанаас хойш Монгол өвхийн өргөөнд болсон заал тамхин барилдаанд бас цөөнгүй таарч барилдсан юм бүгчүүд улсын баяр наадмын дараа болсон Үр хангай аймаг зохион байгуулагдсан өндөр гэгээнний даншиг наадамд хүчөөсөн барилдаж улсын арслан Батмагнад авсан. За Батмагны арслангийн хувьд бол үндэсний бүхэн өсвөр залуучуудын улсын аварга шалруулга барилдаанаас бүхэн гараагаа эхэлж байсан түүхтэй. Арслан зан хоёрын барилдаан одоо зүүн талаараа золгоод шуудагны давхар барьцтай барилдаа эхэллээ. За Батүлзээ цаанаас нэг дотор өхөөлдөх мэхний хөвлбөр ирж магадгүй. За одоо хоёр өхөн барилдаан баруун талаараа золгоод шуудагны дан барьцтай барилдаа эхэлж байгаа юм байна. За ер нь бол Батмагны арслангаас нэг иймэрхүү шийдсэн задгаахан барилдаанууд л ер нь гарна да. За нэг баглсан барьцсан дээрээс нэг лав явах тийм барилдаан гэхээсээ илүүтэй яг нэг тесэрсэн ийм л барилдаанууд Батмагны арслангаас бас ирэх болов. За Батүлзээ цааны хувьд бол шуудагны лав барьцанд хүрч барилдах сонирхолтой байж магадгүй. За барьц задрахын агшин бас ирнийх хосолтой. Хиндэн л ирнэ бас. Ялангуяа залуу арслангаас бол энэ агшинд бас нэг шийдсэн бихний хөлбөрүүд бас орж ирж мэдэн. За 36 минутын хугацаа өнгөрч байгаа юм байна. Хоёр өхөн барилдаа эхлээд за хоёр өхөн барилдаанд тэгш барьсан жилжлээ. За шуудаг жигээ талсандаа шигшээ дөрөглөө. За эрен тэр харц амьсгаа гаргаж байгаа гэдээ бас л маш их хүчийг гаргаж байна да. За толгой зөрүүлээ жигээд барьц халсан. За Батүлзээ заанч бас л ер нь төвчээрийн дээд хязгаар гэж байдаг бол тэнд хүртэл бас төвчээртэй барилддаг ийм бөхтөө. Ер нь бол нэг төвчээр алдаад байх тохиолдол бол ер нь барагтаал байхгүй. За энэ жил бол бас баяр наадмын өмнөх бөхчүүдийн улсын баяр наадмын бэлтгэлийн үед бас цаг агаарын үед нэлээд сэрүүхэн ийм цаг хугацаа таарсан бэлтгэлийн ихэнх үед бол за харин Улаанбаатар хотод гарсан бүхий дивжээдийн үед бол за татад мордлоо. За яг л нэг иймэрхүү задгаа барилдаанууд шийдсэн мэхнүүд л арслангаас ирэндээ. Яг зодогны үеөд дивжээний бэлтгэл бол бас бэлтгэлийн ихэнх хэсэг цөөхөн байлаа гэж дивжээний багш засгалжууд өгчөд ярьж байсан. За Баян-Хонгор аймгийн Тэргэн богд өхөн дивжээний бөхчүүдийн хувьд бол бас баяр наадмын бэлтгэлийн ихэнх хэсгээ Хонгор нутагтаа
Төн голын хоёрыг дээр бас Баяр наадмын бэлтгэлдээ гараад за яг л одоо Улаанбаатарт бас цаг агаар сайхан тэгшрээд ирсэн тэр цаг үед Улаанбаатар хотод ирж бэлтгэл сургуультай өргөжлүүлж байгаа харагдж байсан. Хавирлаа. За та мөнч таацтайхан хавирлаа та сая. За тэгээ залуу арслан тулдаал мэд тогтож байх шиг байна. За дээр нь олон ч судал үзэгчдийг хөндөл зүүлсэн. За тэр цаана хангаа авраг бол барилдааныг хараа сууж байгаа байна. За тэгшвэрц задарлаа. За зүүн тэгшвэрцэн дээрээс бол сая Батүлзий зааныг шигшсэн. За дөрөвний тойр үтсэн хавраа. Харъя. За яг шуудга тавьсан тэн дээр цээж сөхөөд. За сөгсөн талынхаа эсрэг тал руу зайлаа тавирсан Батүлзий заан. За тэгэхээр цээж сөгсөнд Батүлзий заан. За ер нь бол барилдааны санаачлаг агуулга бол ер нь Батүлзий зааны талд байна. За залуу Арслан Батмагнагийн хувьд бол ер нь жаахан хамгаалсан барилдаан хийгээд байна да. За баруун зулгаа баруун тэгшвэрцэн дээрээс бол ер нь барьж шууд тавилцж байна. За дахиад нэг сугдаад мушигсан. За түрүүний хавраа хаврах гэж ураа буцаагаад бас Өдөлтийн заанаас нэг бусгаа ирж магадгүй. За хамаагүй шахажээж бас хариу мэхэнд орохгүй Батүлзий зааны үед. За холоос нэг зүтгээ тогсон дутуудлаа. За барь задарлаа. За ерэн төвцөнгөлд хүрээлэн даяараа Батүлзий тэгээд уухадаад ихэллээ аргагүй тэгээд бор зам баавга зааны хувьд бол бас наадамчин олон төрийн наадам төрүүлнэ гэж харж хүлээж байдаг. Тэр нь ч бас өнөөдрийн төвцөнгөлдөж уулсан үзэгчдийн ууханаас харагдаж байх шиг байна. За монголчууд бас өнгөрсөн жилийн үдийд бол одоо Батмагнаа гэж дэмжиж байсан бол өнөөдөр Батүлзийгээ дэмжиж байна. Монголчууд бас аливаа юмн дээр аль баг цолтоогийн дэмждэг, төрдөг ийм бас ард түмэн. За өнөөдөр бол одоо цолоор баг. За төрийн наадмын дөрөв үзүүрт барилдах төрийн үзүүрийг хүрдэг хэмжээнд барилддаг Батүлзий зааныг л бас нэлээд дэмжиж байгаа болтой байна. За заанч бол бас барилдааны санаачлагыг сайхан авч барилдаж байна. За шууд гадаа тавьсан. За түрүүний нэг хавраа ирж байна. За хавраа юу зайлаа юу. Одоо бол нэг босгож байгаа юм шиг байгаа буцаагаад хавраа ирж магадгүй Батүлзий заанаас. За ингэж яагаад өөрөө харин нэг хавруулахгүй. За босгон дээр дагаа морцсон. За сугдсан барьцаа тавьсан. За Батмагна Арслан шуудагтай юу юу. За 90 барь задрах юм байна да.
За энэ мордоо бас л тун игүү орсон мордоо доо. За Арслан за өрийн мэрэлдэн эргээд тэгшвэрцээ барилцаж байна. За зүүн тэгшвэрцэн дээрээс л энэ хоёр хэм мэрэлдэн шийдэгдэх гээд байгаа да. За 46 минутын хугацаа өнгөрсөн байна. За бэрцадарсан. За 8-ын давааны барилдаан, гардийн давааны барилдаан идэвхээр шийдэгдэн гэдэг бол их л харамсалтай юм зүйл. За татад мордсон. За энэ мордоо бол их осолтой бат үлзий зам. За Батмагны Арслангаас бол одоо шийдсэн ихний хөлбөрөд бол бас ирнэ олон ирнэ. За гүжид өхим мэрэлдааны 8-ын даваа энэ хоёр өхим мэрэлдаа өндөрлөөд ардын өвсгөлийн 105 жилийн үндэсний их баяр зингэл наадам төрүүлж харагдсан урд мөрдийн цол дуудаж бай шагналыг гардуулна. За харин нөгөө бүгчүүд 3 бүхий бол одоо бас даваад за сүүл 5 гэрэл зан алтан цоо жарслангуудын мэрэлдэн шийдэгдээд за харин 20 орчим минутын хугацаа бол өнгөрцөн. За энэ хоёр хөл бол бас л нэлээд хүч авсан мэрэлдэнийг гаргаж байна. 9-ийн даваанд хэн давсан нь бас за тэгээд одоо жилдэн ганцхан болдог наадамдаан за бүтэн жил бэлдэж гарч ирж байгаа бүгчүүдийн хувьд хэдий одоо хүнд барилдаан хийж хүч шахууж гарч ирж байгаа ч гэлээ. За нэг морд удаад морь цоллоо шагнал гардуулах энэ хооронд бол сангалтай сэргээл гараад ирэндээ манай бүгчүүд. За магадгүй одоо бас энэ хоёрыг хин давсны 9-ийн даваан дээр
дархан авраг Батсуур авраг бас амлж магадгүй. За тэгэл 90 одоо Орхон Баяр лав гэрэл энэ хоёрын давсан нь гэд боддоод үзэхээр бол Оёо Тэмэрчин дархан авраг Намсрайжийн Батсуур бол баг амлалан гэхээс салгамаар л одоо ийм учраанууд үлдэж байна. За Монгол улсын арслан Батмагны улсын зам Батүлзийн хоёрын барилдаан баруун талаараа зулгаад шуудагны тэгшвэрснээс барилдаа эхэллээ. За барилдааны санаачлагыг бол Монгол улсын зам Батүлзийн авч барилдаад байгаа. За улсын арслан Батмагны арслан гэвд бол Одлон хамгаалах яамны яриа зэвсэг хүчний алдар спортын өрөөнийг өг. За улсын зам Баяргүйгийн Батүлзийн зааны хувьд бол одоо онцгой хөдөлгөөн ерөнхий газрын аврагч техник бие дэвмэр спортын өрөөнийг өг. За Монгол үндэсний бүхий спортын хөгжил, Монгол бүгчүүдийн амжилтанд бол бас үе үеийн спорт хороодын оруулсан хөв нэмэр бол бас хэмжээшгүй. За энэ жил бол одоо Монголын ууган заанах урдуураа давчиж татаад хүлэх гээд дутуудж байна Батүлзийн зан. Ууган спорт хороод болох эдийн дэг 208 дугаар тусгай салбар хилчин спортын өрөө юу 1946 онд хилчин нийгэмлэг нэртэй анх байгуулагдаж байсан 80 жилийн он төхөж байгаа. За Батлан хамгаалах яамны алдар спортын өрөө мөн одоо 1946 онд байгуулагдаж энэ жил бас түүхэд 80 жилийн он төхөж байгаа. За энэ 80 жилийн он хугацаанд бол алдар спортын өрөө хилчин спортын өрөөний бүгчүүд бас төрийн наадмын төрөг бол хамгийн олон удаа хүртсэн юм байдаг. За ингээд бас алдар спортын өрөө, хилчин спортын өрөө, Монголын ууган спорт холбоотой хамт олон бас 80 жилийн он баярын мэндийг өргөн зүйтэй байх. Үндэсний спорт гэлтгүй одоо Монголын их спортын төрлүүдийн хөгжилд бас яхааргүй үнэтэй өв нэмрэн оруулж ирсэн юм хамт олон. За мөн Монгол улсад бие дэвмэр спорт олимпизм хүндрэлтний спортын хамгийн их баяр цэнгэл болсон олимпийн их наадам олимпизмын үйлсийг түгээн дэлгэрүүлэх энэ үйлсэд одоо хүчин зүтгэж буй Монголын үндэсний олимпийн өрөө байгуулагдсны түүхэд 70 жилийн он бас энэ он тохиож байна. За хоёр арслангийн барилдаан хав зулгоод за тэгш барьсан дээрээс ерөнхийдөө барьц бас задрахаар л болж байна. За тэгш барьсан эхний нэг хэдэн зөрүүн дээр бол тэр нь Батүлзийн заанаас бас хэд хэдэн эхний үйлбэрүүд ирсэн. Одоо бол бас хинэнд бас жаахан хүлээсэн ийм барилдаан өрнөж байна. За нэг холоос нэг баруун ташаа яд дуудаж байна. Батмагны арслан. За барьц задарлаа. За бүхий барилдааны 8-ын даваанд хүч үзэн барилдаж байгаа улсын арслан заан 2-ын барилдаа хүч явсан барилдааныг харуулж байна. За одоо хоёр бүхий барилдаан баруун талаараа золгоод тэгшүүрснээс барилдаа үргэлжилнэ.
За хөлийн зэс Монгол улсын өсөг өдөр начин оргил 2 хүн барилдааны барьцыг бариуллаа. За Батмагны Арсланд бол идэвхгийн 2 дахь сануулга ирсэн байна. Барилдааны санаачлагыг бол Монгол улсын зам Батүлзий авч барилдаад байгаа. Улсын Арслан Батмагны улсын зам Батүлзий хоёрын барилдаан одоо баруун талаараа золгоод зүүн талаараа золгоод тэгш барьснаас барилдаа үргэлжиж эхэллээ. За одоо 2 хүн барилдаан зүүн талаараа золгоод мөн л тэгш барьснаас барилдаа үргэлжиж эхэлсэн. Зол хоорондоо бол олон удаа таарч өрөлдсөн ПВ-ийнхээ барилдааны арга барилыг бол дэндүү сайн мэдэх юм бүгчүүд. За Монгол улсын Арслан Батмагнагийн хэвд бол Баян-Өнгөр аймгийн харьяат Монгол улсын начин Пүрвийн Ням Жонсон начингийн удмын бөхөө. За хөлийн зэс Монгол улсын өсөг өдөр начин оргил. За баруун талааны мордоод нүцгүүдлээ. За Арслан заан хоёрын барилдаан болоо. Үзэгчдийг нэг суудлаас нь үнэлцүүлсэн сайхан барилдааныг харуулж байна. Одоо Батмагны Арслангийн дэмжигчид Батмагна гээл төв зингэлд хүрээлэн дуугаалаад эхэллээ. За хоёр үгийн дэмжигчдэр нь тал талаас л ирнэ. Нэрийн дуудаад. За бас л ирнэ одоо хүч нэмээд эхэлж байна да. За барьц задарсан. За энэ онд бол Монгол үндэсний олимпийн өрөө байгуулагдсны түүхт 70 жилийн он баяр төхөж байгаа. За энэ удаашруулсан байдлаас харъя. Толгой зөрүүлсэн. За толгой зөрүүлээд татаад баруунда мордон дээр мушгаа тогтсон байна. За зүүн талаараа золгоод дахиад мордсон. За ер нь бол зодог нэвт хөлөрсөн байна да Батүлзий зааны. За дамжаад заасын мушиглаа. За энэ хурдтай барилдаан дээр жирмас Арслан ингүүдээ тунгийн. За бас нэг сайхан бужигнаас тогтлоо доо. За бас нэг ийм барилдаан. Ийм л үйл явц өрнөнө гэдгийг бол наадамчин болон энэ хоёроос л харж хүлээж байсан. Аргагүй бас нэг Батүлзий заанч өнгөрсөн жилийн барилдаанууд дээр маш сайн тооцоолж авч ирсэн юм байна. Сайхан барилдааныг үзүүлж наадамчийг ёстолыг суудлаас нь өндөлцүүлж байна да хоёр хүн барилдаан. За ингээд төөлөө зодны ар ормоо дээрээс хатгсан юм байна Батүлзий заан. Тэн дээр нь дагуулад мушигсан. За мушгаа дутуудахт нэг тойгдсон дотуур нь өвдөн дээр дараа тойгдсон. За ингээ барьц задарсан байна. За зүүн талаараа золгоод тэгшэрсэн дүрлээ. За 59 дэх минут руугаа орсон явж байгаа юм байна хоёр хүн барилдаан. За барьц задарлаа. За Монгол үндэсний олимпийн хорооны 70 жилийн төхөж байгаа өнөө жилийн үндэсний их баяр наадмын мэндийг нийт Монголын зон олон Бэндэмэр спорт олимпизмын салбарын үеийн зүтгэлтнүүд та бүхэндээ хүргэж хотол төмнөрэн өргөн дэлгэр сайхан наадаараа хэмээн Монгол үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч олон улсын олимпийн хорооны гишүүн Батулдын Баттүшиг ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын хөтөлбөрийн баатар Гавьяа Тамирчин олимпийн авраг Инкотын Бадрууган нураас Монгол төмөндөө баяр наадмын мэдчилгээг ирүүллээ. Давууллаа. За сэтсэндээ
За нэг дагуулж гуйдах гад гизгсэн тэн дээр нэг дагуул сэжээ сугандаа сэжээ тогтож байна. За та мөнч үзэгчдийг зүгээр суулгахгүй барилдаан болж байна да. За 92-аар бүхим барилдаан. За барьц авалт цэцгээс эхлээл ирнэ хадамчид өндөлдөж байна. За зодгон дээрээс давуулаад авсан. Шилжүүлэхэд нэг суганд нэг хутах гэсэн юм байна, хий утгасан. За 90 бол энэ хоёр бүхий үед өнөөдөр төрийн наадмын хамгийн удаан барилдаж байгаа хүнд барилдаанууд нь болж байна да. Арслан зав 90-д. За түрүүний хутгаа бас Батмагна Арслангаас тохоож юм уус орж ирж мэднэ. За нэг зүтгээд. За түрүүн бол бас нэг 2 жудаа тэр нэг тохоо залуу Арслангаас ирж байсан. За нэг зээцхөө мордсон дутуудаж байна. Батүлзий зааны үед шууд гадаа хамгаалсан зайлаад бусгалаа барь задарч байна. За энэ бусгаа бол Батүлзий заанаас бас ирдэг михнүүдийн нэг. За сугдал шигшээ цээжин сөхөөд бусгачдаг. За бусгаж байгаа юм шиг уураа буцаагаад бас тосгуулаад хавирдаг. За нэг барь задраг агшин дээр нэг баруун талдаа хутгах мэгний хөлбөр хийгээд задарлаа. За 90 одоо хиннээс нь баг зэргийн цуцах зүйл бас ажиглагдчихж магадгүй л байна. Барьцан дээр бол хөлбөргүй барьц тавилцаад эхэлж байна. За 1 цаг 1 минутын барилдаан өнгөрлөө. За үндсэндээ тэгш барьцсан дүрээд хоёр бүхнийг 20 гаруй минут барилдчихлаа. За одоо ингээд бас саялцахгүй удаад ирэх юм бол идэвхийн асуудал яригадаад эхлэнэ.
За зүүн талаар азалгаа тэгш барьсан дүрсэн Батмагны Арслангаас дахиад усны мордооны хөлбөр ирж мэднэ. За шуудаг тавиад барь задарлаа. За Батмагны Арслан одоо дэр нь хөлс болоо дэр нь битүү хөлстэй болоод эхэлсэн байна. За Бат Үлзий зааны хувьд нэлээд эрт зодог ирэн нэвт хөлрөөл эхэлсэн байсан. За барьц задарлаа. За одоо ингээд олон дахин барилцаж тавилцаад за ингээд бас барилдаа хөлбрүүд гараад байгаа. За энэ хооронд бол одоо ингээд улам цуцаад одоо бол ер нь бас гар атгах хүч ер нь нэлээд суларч байгаа юм шиг байна. Ер нь хоёр үхийн барилдаа. За тэгэл нэг толгой зөрүүлээл барьц жилцээл тавилцчаад байгаа. За давуулаад ирээд авсан. За эндээс нэг зүтгээд нэг давхар тохоо ачаа бас орж ирж магадгүй Батмагны Арслангаас. За хитрхи бас чангараад орох юм бол Бат Үлзий зан заашаар мордсон мордон дэр нь за барьц задарлаа. За 1 цаг 9 минутаар орсон үргэлжилж байгаа барилдаан үндсэндээ 69 минут ойрох барилдчаад байна. За Ховд аймгийн зэрэг сумын хрият онцгой хөдөлгөөний газрын аврагч спортын хороо Ховд өхийн төвчний бүхөө Монгол улсын зам Баярхүүгийн Бат Үлзий улсын арслан Батмагныгаар 8 давж Монгол улсын гарь цолны болцлыг хангалаа. Өнөө жилийн улсын их баяр наадмын хүчит өхийн барилдаанд шүвгийн дөрөвтөө шалран үлдлээ. Монгол улсын гарь цолны болцлыг хангаад тэрийнхөө 9 хөл цагаан тугийг дэвэн дэвсээр тойрч явнаа. За сонирхолтой сайхан барилдааныг Арслан за 2 харууллаа.
За энэ хүн үндэсний их хоёр наадмыг хүчит өвхийн барилдааны 8-ын даваа өндөрлөө. За үнэхээр энэ бас түн болны ард түмний харж хүлээж байсан Баавгай зам Батүлзийн маань за нэг гарахгүй байсан, гатлахгүй байсан 8-ын даваад дархан авраг багш дээрээ очиод үнсүүллээд за гэхдээ болоогүй төрийн наадмын түрүү үзүүр Арслан аврагын даваа бас хүлээж байгаа ханах болоогүй. За энийг аж багш нь ч мэдж байгаа, өөрөө ч мэдж байгаа. Одоо энэ морь цоллох энэ хугацаанд бол бас сайхан сэргээд 9-ийн даваандаа гараад ирэх хэрэгтэй байна. Барилдах байх. За энэ удаашруулсан байдлаас харъя барьц ерөнхийдөө задарсан. За нэг давуулсан давуулгатан сугандас сижээд орсон. За ингээд цацаа гаргаад ирсэн. За Батмагны Арслан бол аргагүй залуу хүн үлдсэн. За үлдөөд өндийгээ тусаад ирэхэд нь яг одоо хоёр хөл дээр нь давхар өшгөлдсөн байнаар нь. За мөнч даацтай орсон байна да өшгөлөө. За энэ сижээл одоо энэ давааны гол үндэс боллоо доо. За яг ингээд давхар өшгөлөөд хоёр хөл яг давхцаа таарсан. За ингэж орилгүй яах вэ? Үнэхээр хүч авсан мэрэлдаанд. За ингээд Хувд аймгийн зэрэг сумын гэряат Монгол улсын Замбаяр хүүгийн Батүлзийн Монгол улсын гарц олны болцлыг ангаад 9-ийн даваан зодоглохоор боллоо. За яг хоёр хөл дээр нь давхар өшгөлж таарсан байна. За яг л нэг иймэрхүү барилдаанд энэ өрийн барилдааныг шийдэх гээд байсан. За энэ хүүгчд үхэн барилдааны 8-ын даваа гардийн даваа өндөрлөө.